Тэгэхээр бид нар төсвийн хүрээний мэдээлэл буюу одоо 1/9-нд Монгол улсын 2026 онд барих төсвийн одоо малгай дээл гадуур арьс бүрээс нь хэлэлцэж байна л да. Тэгээд төсвийн хүрээний мэдээлэл бол өөрөө төсвөөсөө илүү чухал. Ирэх 3-аас 5 жилийн одоо эдийн засгийн прогнозыг гаргадаг. Тэгэхээр ийм чухал асуудлыг хэлцэхдээ нөгөө төсөвтөө тэр тусмаа орон нутгийн төсөвтөө цуг хэлэлцчихлээр ихэнх хүмүүс бол ерөөсөө нөгөө орон нутгийн төсөв одоо мөнгө таваарын тухай яриад эхэлдэг. Тэгэхээр хөдөөний сонгогч ч гэсэн бас асууж л байна лээ. Энэ төсвийн хүрээний мэдээлэл болон энэ төсвийн том бодлогуудыг төсөв мөнгөтэй холбоотой асуудлаас тусдаа хэлэлцэж болох уу гэж асуулгасныг бас энэ дээр нэгдүгээрт асууя. За хоёрдугаарт энэ төсвийн хүрээний мэдээллийг ерөн төсвөөс нь тусдаа хэлэлцэж ач холбогдол гаргаж тавихгүй бол төсвийн хүрээний мэдээлэл чинь өөрөө бидний эх 3 жилийн одоо эдийн засгийн хөгжлийн гол бодлогод байгаа шүү дээ. Энэ төсвийн хүрээний мэдээлэлд ордог 9 үзүүлэлт буюу одоо энэ дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ гэх мэтээр энэ 9 үзүүлэлт өөрөө ирээдүйн 3 жилиг гаргана. Тэгэхээр 3 дахь асуулт болохоор энэ өндөр хөгжилтэй орнуудад төсвийн хүрээний мэдээллийг гаргахдаа 15-аас 20 одоо ийм үзүүлэлтүүдээр тал талаас нь хайрцаглаа гаргадаг. Бид нар өнөөдөр яг энэ 9 үзүүлэлтөөрөө гаргаад ингээд нөгөө яг төсөвдөө тааруулаад баталдаг. Тэр ч утгаараа одоо сүүлийн хэдэн жилүүдэд одоо төсвийн хүрээний мэдээллээ яг төсөв хэлэлцэх болгонд өөрчилдөг гэж яригадаад байгаа. Тэгэхээр эн чинь дунд хугацааны зорилго чиглэлгүй болохоор төсөв өөрөө үр ашиггүй байх одоо ийм үндэслэл болоод байгаа. Тэгэхээр одоо яг энэ төсвийг одоо эдийн засгийн хөгжлийн яамнаас ер нь цаашдаа энэ 15-аас 20 үзүүлэлтүүдээр гаргах. Ялангуяа одоо зарим нэг юм чухал үзүүлэлтүүд байна л да. Эдийн засгийн мөчлөгийн нөлөөг арилгасан төсвийн орлого зарлагын тэнцэл гэж үзүүлэлт байна. Мэдрэмжийн шинжилгээний үр дүн, санхүүгийн эрсдэл, татварын бүтэц, улсын салбарын хөрөнгө оруулалтын дундаж өгөөж, нийгмийн салбаруудын зардлын хуурилт мэт юм гол чухал үзүүлэлтүүдийг оруулж одоо төсвийн хүрээний мэдээлэл буюу энэ эх 3-5 жилээ эх 3-аас 5 жилийнхаа эдийн засгийн үйл ажиллагааг одоо төлөвлөх боломжтой байна уу? Одоо бол бид нар хөгжлийн болон эдийн засаг санхүүгийн урт хугацааны дунд төлөвлөлтийн одоо бодшиг баримтч дутуу тэгээд нэг юм 9 үзүүлэлтэн дотор энэ төсвийн хүрээний мэдээлэлээ ярилцаад байна. Цаашдаа ер нь энэ чиглэлээр юу хийх үү? Ямар хөө судалгаа хийж гэнэ гэдэг нэг асуулт байна. За дөрөв дэх асуулт болохоор дотоодын нийт бүтээгдэхүүнийг төсвийн тогтвортой байдлын зөвлөл 5.4%. Засгийн газраас 5.7% гэж оруулж ирсэн. Хэдийгээр 0.4%-тэй 0.3%-тэй маш бага дүн юм шиг боловч энэ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн 0.3% чинь нэгдүгээрт нэрсэн дүнгээрээ хэд болж байна? Энэ зөрүүний учир шалтгаан юу вэ гэдгийг нэгдүгээрт тайлбарлаж өгөөч. За 5 дугаарт мөчлөгийн одоо нөлөөг салгасан тийм дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцож гаргасан уу? Ер нь мөчлөгийн нөлөөгүйгээр ингэж цэвэрлсэн байдлаар эдийн засгаа юу гэж харж байгаа вэ? 6 дугаарт мөчлөг болж байна гэдэг эдийн засгийн мөчлөг. Тэгвэл энийг ямар шалгуур үзүүлэлтүүд юугаар хэмжиж ямар үр дүн гаргах вэ? Ямар мөчлөгийн одоо үр нөлөө гарна гэж ингэж хэн тодорхойлж гаргаад ингэж мөчлөгийн асуудал яриад байгаа вэ? За 6 дугаарт ер нь энэ төлөвлөлтийг иргэдээсээ болон олон нийтээс санал авах нь зөвлөдөө доороосоо санал авч. Гэхдээ яг энэ эдийн засгийг тодорхой хөгжлийн хөтөлбөр рүү тодорхой чиглэл рүү чиглэхэд бол дээрээс төлөвлөж явахгүй бол доороос цуглуулсан мөнгөө тааруулж төсвийнхөө орлого зарлага тэгээд энэ төсвийн хүрээний За төвшин гишүүний асуултанд хариулъя. Тэгээд төвшин гишүүн бол яг одоо бодит нөхцөл байдалтай холбоотой бас чухал асуултыг асуулаа. Тэр төсвийн хүрээний мэдээллийг бол хуулиараа хавар хэлэлцдэг. За ингээд төсвийг бол намар хэлэлцэх ийм одоо хуультай. За эх жилээс бол хавар бид нэр төсвийн хүрээний мэдээллийг батална. За энэ удаа бол нөгөө хавар батлагдсан төсвийн хүрээний мэдээлэл дээр энэ 9 тоог оруулж ирэхдээ нөгөө голлого экспортын бүтээгдэхүүний үнийг өндөр тооцсон байсан. Одоо $80 гэж тооцсон. Тэгэхээр орлого буурж байгаагаар тоонууд дагаад өөрчлөгдөд байна. Тэгэхээр тухайн үед төсвийн доктортой байдлын хуулийн дээр хэрвээ бид нар ийм тооцож болшгүй юм асуудлууд үүсэхүүд тохиолдолд буюу орлого зарлагын нэгэн зэрэг бууруулсан тохиолдолд төсвийн хүрээний мэдээлэл дээр нөгөө 7-гийн 5 дахь заалтыг ашиглахгүй хамаарахгүй гэдэг хуулийг хийсэн учраас энэ удаа төсвийн хүрээний мэдээлэл төсөвтэй хамт орж ирж байгаа. Тэрнээс биш ер нь бол хавар төсвийн хүрээний мэдээлэлээ батлаад
Тэгээд түүндээ тохирсон төсвийг боловсруулаа 9 сарын 1-нд өргөн мэдүүлэх ийм одоо хуультай. Тэгэхээр бид нар бол эх жилээс бол хавар төсвийн өрөөний мэдээллийг батлаа явна. За төсвийн доктортой байдлын хууль бол сайн хууль. За төсвийн доктортой байдлын хуулийг бол чанд мөрдөж явбал энэ мөчлөг сүрсэн бодлого яг тэр цаг хугацаанд өөрөө хэрэгжээд л явна. Тийм учраас бол энэ төсвийн доктортой байдлын хуулийг бол бас яг чанд барихгүй тохиолдлууд байснаас болоод яг энэ одоо эдийн засаг тэлж явах үед бид нар хомж хоримтлуулж чадаагүй. Тийм учраас одоо бол ингээ мөчлөг сүрсэн бодлого зөвхөн агшсан үед хэрэгждэг, тэлсэн үед хэрэгждэг юм байдлууд байна. За ер нь бол үзүүлэлтүүдийг нэмж болно яг таны хэлж байгаагаар. Тэгэхээр гадны олон улсуудад бол зарлага салбараар нь гаргаад явдаг жишгүүд бол байдаг юм байна. Тэгэхээр хэрвээ хуулийн дээр бид нар энэ үзүүлэлтүүдийг нэмий, дээрэс нь энэ зарлагуудаа салбараар нь гаргаад явъя гэдэг хуулийн өөрчлөлт хийвэл ер нь бол болно. Тийм учраас бол бид үүн дээр бол одоо судалгаа хийлгэж байна. Дээрэс нь ер нь бол цаашдаа зарлагын реформ хийх чиглэл рүү бол явах ёстой. За тэгээд энэ одоогоор 9 үзүүлэлт байгаа ч гэсэн энэ 9 үзүүлэлт бол яг бариад явбал дээрэс нь төсвийн тусгай шаардлагуудыг баримтлан явуул төсвийн сахилга ба хариуцлага бол улмал нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Тэгэхээр бид нар чанд барих хэрэгтэй. За эдийн засгийн өсөлтийг 5.7% болгож бууруулсан буюу одоо үүн дээр яагаад ийм өөрчлөлтүүдийг хийвэ гэхээр яаж хэмжвэ гэхээр за дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг гаргахдаа бол уул уурхаан бус гэж ангилаад за 1%-аар нь тооцоолсон. Жишээ нь 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл дээр одоо уул уурхаа хэдэн 1% байх юм. Уул уурхаан бус нь хэдэн 1% байх юм. Дотор нь одоо жишээ нь хөдөө аж ахуй 9.4, уул уурхаа 11.9, боловсруулах 6.7, цахилгаан ус 8 гэд ингээд салбар болгоноор нь өсөлтөд үзүүлж байгаа нөлөөллөөр нь бол хэмжсэн. За түрүүн яагаад мөчлөг сүрсэн бодлого хэрэгжих гээд байна вэ гэж ярьж ийнэ гэхээр түрүүн бас хэлжсэн. Ер нь бол нийт дотоодын нийт бүтээгдэхүүн орлогын харьцаа бол 37% болчиход байгааг шатлалтаа бууруулах ёстой. За дээрэс нь мөчлөг сүрсэн бодлого явуулахыг хэрэгжүүлнэ гэдэг бол өөрөө бол потенциал төвшин өнөөдрийн гүйцэтгэл хоёрын харьцаа хасах руугаа ороод эхлэх буюу одоогийн байдлаар бол нөгөө потенциал төвшин гүйцэтгэл хоёр бараг тэг болох ийм хэмжээнд бол очсон дээр яг ингээ хэмжилт үегээд үзэхээр ийм байдал руу шилжсэн. Тийм учраас бол бид нар энэ нь өөрөө 0-оос доошлоод эхлүүл маш муу болно. Иргэжил сөрөг тал руу явах магадлал өндөр байгаа учраас энэ үед илүү одоо ер нь яг мөчлөгийн ингээд бүгд л ярьж байгаа. Тэгэхээр мөчлөггүй үеийн одоо дотоодын нөхцөлтгүй хэд байх юм? Мөчлөг яаж нөлөөлөөд тэгээд одоо тэрийг бид нар яаж сөрхийн гэдэг одоо энэ эдийн засгийн бодлогод гарах хэвээр. Тэгэхээр ер нь цаашдаа энэ төсвийн хүрээний мэдээлэл чи өөрөө эх 3-аас 5 жилийн одоо бидний эдийн засгийн загвар үзүүлэлт муу юм бол яалтчгүй энэ 15-аас 20 үзүүлэлтүүдийг оруулж ирэх хэрэгтэй. За энэ дээр бол судалгаа хийж байгаа юм байна. Би хавраас бас энэ тухай ярив. Энэ төсвийн хүрээний мэдээлэлээ бид нар тогтворгүй ингээд байнга өөрчлөлт байгаа нь өөрөө тэр судалгаа шинжилгээ дутагдсных. Хэрвээ энэ 15-аас 20 үзүүлэлтээр гаргачих юм бол цаашдаа энэ хөдөлж байгаа буюу ямар нэгэн алдаа гаргаж байгаа дээр хариуцлага тооцох үндэслэл болно гэж ингэж үзэж байгаа учраас би эдийн засгийн хөгжлийн сайдаас энийг асуугаад байгаа. За тэнцвэржүүлсэн үнийг $133 тооцсон юм байна. Ер нь зах зээлийн үн бол $70 орчим гэж харж байгаа. Тэгэхээр энэ тэнцвэржүүлэлтийн үнийн орлогыг тооцсон энэ зөрүү хаанаас гарах вэ? Ер нь докторжуулалтын санд одоо мөнгө байгаа юу? Энэ одоо орлогын за тэнцвэржүүлсэн үн нөөцийг бол 133 гэж тооцоод илүү одоо 133-аас давбал докторжуулалтын санд орох ёстой. Гисэн хэдий ч өнөөдөр яг бодит үн бол $70. Тэгэхээр тэнцвэржүүлсэн үнийг гаргах аргачлал бол нөгөө валютын сангийн нөгөө түүхэн эдийн статистикийн тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан 2019-18 гээд жилүүдийг харьцуулаад ингээд гаргадаг дундаж үн. Тэгэхээр нөгөө ковидын үед бол нөөцний үн их өссөн. Тэгэхээр энэ аргачлалын дагуу одоо гаргаж байна гэсэн үг. Тэгээ энэ аргачлалаар нь бодохоор ингээд 133 гарч ирж байгаа учраас докторжуулалтын санд бол баг эндээс одоо хоримтлал үүснэ гэж байхгүй болчиход байна л да. Тэгэхээр гэтэл зэсэн дээр бол харин тэнцвэржүүлсэн үн баг гарч байгаа. Тэгэхээр бид бол зэснээс докторжуулалтын сан руу хоримтлал үүсэх болцоо байна гэж бол харж байгаа. Тэгээд ер нь бол эдийн засгийн идэвхжил суларч байгаа дээр энэ импортын
импортод эзэлж байгаа аж үйлдвэрийн орц материалын импорт бол буурж байна. Тэгэхээр энэ эдийн засгийн идэвхжил суларж байгаа дээр аж үйлдвэрийн орц материалын импорт буурж байгааг юугаар одоо жишээ нь хэлж болох вэ гэхээр Тэнжээний бомбтод ихэд энгийн үед 3-4 мянган чингэлгэл байдаг байсан. Одоо ч тэнд ч бараг нэг 250 орчим л байна гэсэн үг шүү дээ. Тэр зайш одоо яалчгүй л одоо ингээд бууж ийн. Тэгэхэд дээрэс нь энэ нийт эрэлтийнх нь 60% бүрдүүлдэг өрхийн хэрэглээ дагаад бас их хумигдсан. Тийм учраас бид нар болвол энэ алдагдал тодорхой хэмжээнд тавьж энэ мөчлөг сүрсэн бодлого хэрэгжүүлж байгаа нь өсөлтийг дэмжсэн төслүүдээ одоо дэмжинэ л гэсэн ийм л санаа л да. Жишээ нь газрын тосны боловсруулах үйлдвэр, за тэр Эрдэнэ бүрийн усан цахилгаан станц энэ төргээд бол илүү эрэлтийг дэмжиж байгаа. Тэгжээж л одоо цаашдаа одоо мөчлөг сүрсэн энэ бодлого эдийн засгийг бас тогтворжуулна л гэж ингэж бол харж байгаа. Тэгээд тэр зарлагын реформ судалгаан дээр бас тантай хамтарч ажиллая.